Өнөөдөр Монголын одоо үндэсний архитектуруудаас юу шаардж байна вөхтэй зэрэг нүүдэлсэн соёл иргэншилттэй ард түмний амьдралын одоо уламжлалт тэр хэв маягийг хадгалсан орчин үеийн суурин соёл иргэншлийн тэр орчин орон зайтай хослуулсан ийм ая тухтай эрүүл аюулгүй орчныг л одоо шаардж байна л да. Тэгэхээр нэгдүгээр энийг шаардж байна. Хоёрдугаарт бол нэгэнт ардчилсан хүмүүний нийгэмд орохдоо өмчийн олон хэлбэртэй болсон. Өмч гэдэг бол хүний болон гэр бүлийн нийгмийн хөгжлийн үндэс нь байдаг. Нийгмийн одоо ухаан дээр заадаг байхгүй философт. Карл Марксийн тодорхойлсноор нэг тооноос хоол иддэг нэг өмчтэй байсан одоо айлын хөөхд айл гэр болоод хувийн өмчтэй болохтойгоо зэрэг хэн хэнийгээвэ гэдэг ийм харьцаар ордоо гэж. Яг энэ одоо юу л амьд одоо бодит нийгэмдэр ажиглаж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ нийгмийн одоо өмчийн харилцааны энэ цөм болсон энэ харьцааны одоо тэр балансыг барьж чаддаг архитектурыг бид нар өнөөдөр одоо манай нийгэм шаардж байна. Тэгэхээр энд бол ухаандаа бол архитектур бол хүний одоо бодит амьдралын хэрэглээний одоо хэрэгцээг хангадаг. Хоёрдугаарт оюун санааны хэрэгцээг хангадаг. Үндсэндээ бол одоо урлагийн бүх төрөл жанрын төгс хэлбэр нь архитектур байдаг учраас архитектур бол тэр одоо үндсэн хүний хэрэглээг одоо хангах нь шүү дээ. Хэрэгцээ шаардлагатай тийм ээ. Оюуны болон амьдралын тийм ээ ахуйн. Тэгэхээр энийг одоо шаардж яах гэдэг бол тэнд одоо тэр хүн ажиллаа явуулах одоо таатай аюулгүй өөрөө хөгжиж болдог, гэр бүл нь хөгжиж болдог, нийгмээрээ хөгжиж болдог. Архитектур энд бол бүгдийн одоо төгс хэлбэрээр илэрхийлэх тэр одоо амьдралын бодит хүслийг шаардж байна.